Хамт ажиллагаа дэсний гэж хоёр багшаа үлээлээ. За, юуны өмнө шавнартаа шинэ оны ирж буй шинэ оны мэнд хүргэе. За тэгээд мэнд хүргээд шавнартаа аз жаргал сайн сайхан бүхний хүсэн одоо сургууль энэ сургуулийг 1997 онд төгссөн 8 дугаар анги төгссөн 1999 онд 10 дугаар анги төгссөн нийт шавнартаа одоо сургуулийнхаа хамт олноос одоо шинэ оны мэндийг дахин хүргье. За ингээд цаг хугацаа тэнгисийн төлөвт хоёр хүнийг хүлээдэггүй. За ингээд одоо 1999 оноос хойш буюу 97 оноос хойш одоо шавнар маань өчнөө том болоод ихтэй сургууль төгсөөд одоо хүүхдийн ээж аав болоод ингэсэн ийм сайхан цаг мөчөд өнөөдөр ингээд хоёр багш нь одоо ингээд зэрэгцээ суугаад одоо та бүгдээтэйгээ одоо ингэж дахин уулзж хагаад үнэхээр их талархалтай байна. За тэгээд одоо иргэн дурсахгүй юм болохоор одоо хоёр багш нь шавнартаа хичээл заах ийм сайхан боломж олгож байгаа юм байна. Ингээд анх одоо сургуульд ороод одоо А үсг одоо хэрхэн заалгаж байснаа иргэн дурсаад одоо бага ангийн багшгаа одоо анхныхаа хичээлийг орно хэмээн одоо багш нь микрофоноо шилжүүлье. За юуны өмнө энэ сайхан аз завшаан тохиолдож байгаа та бүхэндээ надад ийм сайхан хүндэтгэл үзүүлсэн хайр цав та нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Өнөөдөр 1990 оны 9-р сарын 1-ний өдрөө За өнөөдөр та бүхэн минь алтан сургуулийн эрдмийн босхийг анх олхон орж эрдмийн оргил өөд тэмүүлэх нэгэн сэтгэл зориг тэмүүлэл дүүрэн 1-р ангид элсэн орж ирсэ. Ингээд та бүхэндээ эрдмийн их ажил эрдэм сурах аяны чин дөрөг бүгдээрээ бие биендээ мэлж 9 сарын 1 гэдэг дуугаар хичээл эхэлье. Алтан авч хийслэдэ аяны шоу босрада 9 сарын 1 болоо ёсоо би баярта намтон зүрхлэдэ эрдэм сурахаар явлаа эстэ үнсүлээ далгаа эрдэм сурахаар явлаа. За одоо бүгдээрээ эрдэм номын хамгийн анхны алхам шинэ үсэг болох А үсэг гэдэг үсэгтэй бүгдээрээ танилцсанаа. Багш нь сэтгэлөөрөд А гэж хэлжлээрэж хэлэх боломж байгаагүй байсан юм уучлаарай. За тэгээд ахан сургадаг, дүүн сонсдог гэдэг зүүр үгэнд юуны тухай өгүүлж байна хүүхдүүд? Ахан сургадаг, дүүн сонсдог. За хэнд ямар сэтгэл вэ? Энэ дүүж ойлгож байна. Ахан сургадаг юм байна, тийм ээ? Дүүн сонсдог гэдэг маань ахан дүүдээ ямар нэгэн зөвлөгөө өгч сургадаг. Ахан сургаж дүүн сонсдгийм байна гэж бодож байна. За зүйтэй энэ зүүр үг нь ах гэдэг үгэнд бүгдээрээ хэлээ. Ах гэдэг үгийг хэлээ чимээ аяархан хэлээрэй. Ах. За ах гэж хэлэхэд үгийн ихэнд нь ямар аваа сонсогдож байна хүүхдүүд? Юу хэлэгдээд байна? Зүйтэй. За тэгвэл тэр аваа маань бичигт нүсээр тэмдэглэснийг үсэг гинэ. За одоо бүгдээрээ гэж хэлээрэй. За энэ ямар нэгэн саадгүй хэлж байгаа учраас энэ үсэг бол ихшиг үсэг юм аа. За одоо бүгдээрээ үсэг орсон буюу үсгээр ихэлсэн үг хэлнэ. За бүгдээрээ бодож байгаарай. Үсгээр ихэлсэн үг бодож байгаарай. Айлм. Авдар. Амьдрал.
Атар. Ангийн багштай. Анааш. Авраг. Анх. Ана. Агшин. Арал. Амтан. Аврал. За хүүхдүүдэд баярлалаа. За одоо бүгдээрээ А үсгийг бичиж сурнаа. За дэвтэр дээр чинь ихний мөрөнд А үсэг бичсэн байгаа. За А үсгээ тэгээ эхлэлтэй урт хашуу зурлагыг тэгээ төгсгөлтэй урт хашуу зурлагаар төгсгөөд хөндлөн зурлага зурнаа. Энэ бол том А юм аа. За бүгдээрээ нэг мөрөвчээ. За том Агаа биччихээд нааш анхаарч байгаарай. Хагас дугуй зурлагыг богино тэгээ төгсгөлтэй зурлагаар битүүл зурнаа. За энэ бол ичмэл том А, ичмэл жижиг А. За энэ А үсэг байна. Тэр ямар ч юунаас зүгээр үстэй. Алим гэдэг үг нь бас А үсэг ордог байх нь шүү дээ. За ингээд өнөөдөр бид нар анх хэд орохдоо аваа гэж хэлдэг. Алтан номын үсгийг А үсгнээс хэлдэг. Агроном жахын алхдаг мэдлэлтэй төстэй А үсэгтэй анх бид ингээд танилцлаа. Энэс цаашаа та нар өчнөө олон эрдмийн их сурах өсөл зөрөгчөнд мүүлж улам урагшаа ахих болно өгдөөдөө. За одоо ингээд алтан дав гэдэг үг болно. Хава би өнөөдөр би өнөөдөр эрдмийн таваасанда гойдо алтанда гойдо Эдний тав гойдо. алуунашаа хүрхэдэр алтан тава тороод Гойдо алтантаа гойдо. За баярлалаа хүүхдүүд. За ингээд хайрцаг та бүхнийхээ гэр бүл өөр хүүхэд төрөл төсөх бүх хүмүүст нь төрлөөрөө төвшин амгалан илгээ их амгалан байж нар шиг мандаж сар шиг гялзаж од шиг гэлдэж яваарэ ол зомогтой сайн сайхан яваарэ гэж зүрх сэтгэлдээ хайр нэрлэг дүүрэн яваарэ гэж хайр хүүхдүүдтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За баярлалаа. За хүүхдүүдээ өнөөдөр та бүгдийн хичээлийн шинэ жилийн 1998-аас 99 оны хичээлийн шинэ жилийн хамгийн сүүлийн хичээл орох гэж байна. Ингээд шавнартаа одоо удахгүй одоо та нар маань сургуулаа төгсгөөд дүүргээд 1999 оны 5 сарын 21 гэдэг энэ сайхан өдөр та бүхэн маань одоо сургуулаа дүүргээд одоо тус тусынхаа амьдралын алтан шар зам руу одоо явах гэж байна. Тэгээд хүүхдүүдтэй багш нэг 23 зүйл захий гэж бодож байна. За би та нараас 2 зүйл асууя. За 20 та нар хэддүгээр зуунд амьдрах вүлээ? 21-р зуунд амьдрын тийм ээ. За 21-р зууны иргэн гижүүр нь хэн байх гэж бодож байна? За та нар өөр шүү. За 21-р зууныг бид нар өнөөдөр юу хэсэлдэг байгаа вэ гэхээр мэдээлэл технологийн зуун гэдэг байгаа тийм ээ. За тэгээд 21-р зуунд миний хүүхдүүд ерөөсөө иргэн хүний бодит чадвар гэдэг юм ихэд эзэмсэн байх хэрэгтэй. За энд юу гэж нөө гэдгээр та нар бүгдээрээ англи хэлээр чөлөөтэй ярьдаг байх юм байна. За компьютерийн ертөнцид орсон байх юм байна. Бүгд одоо компьютераар одоо ингээд ерөөсөө одоо гэртээ сууж байгаа л одоо тэр хаа байсан Европ төвд байгаа, тэр Солонгост байгаа, тэр Америк төвд байгаа
ийм гэр бүлийнхээ хүмүүстэй бүгдээрээ одоо ингээд интернет гэдэг ийм юмар чөлөөтэй харилцаж одоо ингэж ярьдаг одоо бүр тэр их одоо ингээд хоорондоо ингээд одоо хажуудаа байгаа юм шиг ингээд яриад ингэж уулздаг ийм үед одоо амьдрах юм биш үү хүүхдүүдээ. За тэгэхээр одоо яаж юм бэ? За энд багш нь ганц юм хэлээ. Юу вэ гэхээр иргэн хүний бодит чадвар гэдэг дээр одоо та нар юуг ойлгох вэ гэдэг хамгийн гол нь миний хүүхдүүд эрүүл жирэг амьдрах ёстой байна. За хоёр ба түүнээс гадаад дээш одоо гадаад орны ямар нэгэн хэдийг эзэмсэн байх ёстой юм байна. За түрүүчийн хэдийг тэр компьютер техник хэсгийг мэдсэн байх ёстой юм байна. За ингээд миний хүүхдүүд энэ сайхан чадваруудыг эзэмсэн. За нийгмийн хувьд өөрийгөө одоо тодорхой байр суурьаа эзэлсэн. За өөрийнхөө байр суурийг эзэлнэ гэдэг нь юу гэж нэг вэ гэхээр ерөөсөө өөрөө амьдрах ухаанаа олдсон ийм амьдрах чадвараа одоо амьдрах аргыг одоо олчихсан ийм сайхан хүмүүс болж одоо амьдрах юм байна. Ингээд багш нь одоо хүүхдүүдийнхаа одоо ирээдүйн тэр сайхан одоо 2013 он 14 онд одоо хүүхдүүдээ одоо багш нь сайхан гэр бүлтэй оцгооцсон. За мөн одоо ингээд сайхан ажил мэргэжилтэй болчихсон. Өөрсдийн байр суурь эзэлсэн ийм сайхан иргэд болно гэдэгт одоо багш нь итгэж байна. Ингээд шавнартаа аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөөе гэд өнөөдрийн үеийг та бүхэндээ шилжүүлж байна. Зөөрөн цасан дэсэн өвлөгийн гэрдүүд ятсан өвч ногоон гацгараа чимсэн өвлийн өдөш үнэхээр сайхан. За нэг өгөөд гэтэл чухал юм би энэ дээр тавьчихсан болго.
Танаас урдаас мэдсэн юм байхгүй гэдэг. Тэгээд 97 8 дугаар 1999 10 дугаар төгссөн энэ шинэ жилийн хамтдаа тэмдэглэн өнгөрөхөөр хүрсэн гэсэн та бүхэндээ халуун баярын мэндийг хүргье. Нэг тойлогт нэг ангид хамт суусан тэр он жилүүдийг хинч үсгэж чадахгүй билээ. Ондоо жижигтэй ангидтай найзууд байсан өдөрт хурцлагдсан та бүхэндээ бүгдэд нь баярлалаа хэлье. Хайр гэж бүхний утгыг ойлгосон. Босонтаа мэдрүүлэх гэж ирсэн та нартай дахин баярлалаа. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энэ дэлхийн дээр хамгийн урдсан өөр бүтэц цагаас баярлалаа. Баярын ихний хоолой болроо. Хоолой барьцаая. Нэсэр машиг оюутан цаг соёлоо. Урьжана. Завтра цай аусцасан яусцасан хоймошмана. Загт хоймошмана энэ курсээсэн их хүндэт баян таттай төгсөгчдөө шинэ жилийн мэдлэгээр биш үү? За, энэ курсээсэн шаардлагатай ёо, ингээд хүүхд хандаад юусе түрүүчсэн ингээд багш хичээл заасан жилийн курс ингээд хоолоос ингээд юусе хүүхд хэцүү байна. Тэгээд айгуу тохиолсон юм. Машина тэгээ ингэж уулзж байгаа. Ингээд баяртай хүүхд аасан сайн хэмээн үсэн ёо. Нэсрэн багштай амьдралын гараанд хөтөж өгсөн оюутан багштай баярлалаа. За сайн байцгаарай. Хоолой өрцгөөш. За. Анхам тогтноо бидөө нөхөдөр багтгаа шинэ жилийн хүргэе. Саша. 신은 계속 배달해 말아서 우리는 저번에 서장과 아유 저번에 직장을 오지 않습니다. Zaten tabi buradaki bayrağı işlerinde bütüne. 자, 다시는 이제 그 주님의 이름 배틀가 중국에서 예의 나오나 더 있어 봐가시오. 자, 내 생각. За 1997 онд 8 дугаар анги, 1999 онд 10 дугаар ангийг Баян зөвхт дүүргийн амгалангийн тойрогдох амгалан зөвхт сургуулийг төгссөн найзууд маань өнөөдөр шинэ жилийнхаа баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Их олон хүн ирсэн. Ирээгүй ч бас их олон юм аа. Найз нөхөдтэйгөө байх, хүүхэд насндаа хайртай, тэрийг ойлгож ухаарсан хүн болгон найзууд маань өнөөдөр энд ирсэн байна. Магадгүй тодорхой нэгэн шалтгаантай ирээгүй хүмүүс маань ч гэсэн ирхийсэн гэж бодож байсан байхаа.
тэр хүмүүс маань дараагийн удаа зохион байгуулж байгаа хэмжээнд идэвхтэй сайн оролцоорой гэж хүсье. Бидний амгалангийн тойрогт, амгалангийн сургуульд нэг ангид, нэг ширээнд зэрэгцэн сууж исэн тэр цаг үе, тэр түүхийг хэн ч үүсгэж чадахгүй үлээ. Бид нар өнөөдөр хүүхэд насаад урсч байна. Маш сайхан баярлж байна. Өөр бид нар яах ч үлээ те. Үнэхээр сайхан байна. Ингээд найзуудтай, анги хамт олондоо өдий зэрэгтэй болгож өгсөн ээж аав, бага ангиас ахлахын хүртэл хичээл ном зааж өгсөн бүх багш, сургуулийн удирдлага, сургуулийн хүмүүжүүлэгч нартай бүгдд нь баярснаа илэрхийлье. За, сайхан баярлалаа. Баярлалаа. 99 оноос 15 жил болсон байна. Ангийнхантайгаа энэ хоорондоо уулзалтгүй удсан байна. Тэгээ өнөөдөр ингээд сайхан шинэ жил зохион байгуулад ингээд энэ үйл явдалд оролцсонд маш их баяртай байна. 14 онд эрүүл их ад жаргал сайн сайхан гэсэн найзуудтай бас ангийнхантайгаа 18 дугаар ангийнхантайгаа 10 дугаар ангийнхантайгаа бүгд нь шинэ оны мэнд хүргье. Тэгээд за эхлээд ямар ч гэсэн ангийнхандаа багш нартай бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Бүгдээрэнд нь хайртай шүү. Амьдралд нь ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Бүгдээрээ өнөр өвтгөн ад жаргалтай эмээ өвөө болтлоо. Сайхан амьдраарай гэж хүсье. Тэгвэл айгүй сэтгэл хөдлөж ангийнхантайгаа уулзсан маш гоё байна. Ууцаг ууцсан байна. Тэгээд ангийнхандаа ингээд хамт байж ах сайхан байна. Дахиад буцаад 10 жилдээ очимоор санагдчихэж байна. Буцаад ангидаа нэг 7 хоног ч гэсэн суухыг хүсэж байна. Манай анги ер нь бол хамгийн шилдэг, хамгийн мундаг анги байсан. Ер нь бол тэр төлөвшөлт гэсэн одоо бүгдөө ингээд ийм анги хамт олонч байх, нэгнийгаа их сэтгэлтэй байх. Энэ ер нь бол үндс нь 10 жилээсээ тавигдсаасан баг. Тэгээд ер нь бүгдээрэнд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй дөө. Ингээд 97 оны 8 дугаар анги, 99 оны 10-ын А ангийнхан болон бүх хамт олондоо ад жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Ингээд зохион байгуулах комиссийн ажлаа сайн зохион байгууллаа. Бид бүгдийн зүгээс хамт олондоо эрүүл энх сайн сайхан ажлын өндөр амжилт, үр хөвгтөд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд мөн багштай болон оюун төгс дайр сүрэн багш хамт олондоо бүгдэнд нь баярын мэндийг хүргье. 99 оны ангийнхандаа бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргье. Тэгээд энэ бичлэгийг магадгүй яг одоо гэртээ үзэж байгаа бах. Тэгээд ангийн андынхаа, ангийн охиныхоо одоо гэр бүлдэн ч гэсэн 2014 оны шинэ оны мэндийг хүргье. Тэгээд одоо манай ангийнхаа өнөөдөр ингээд цуглаад дурсгалын зураг татуулж байгааг одоо харж байна. Тэгээд хамгийн гоё мөч бол энэ байдаг. Аливаа баяр болгоны хамгийн сайхан зүйл нь бол уулзахын баяр байдгаа гэж боддог. Тэгээд бие биенийхээ ололт амжилтыг, бие биенийхээ сураг ажгийг дуулаад холоос ойр дуулдаагүй найз бүхэн уулздаг. Энэ хамгийн сайхан баяр бол уулзахын баяр уу, шинэ жилийн баяр болж байна. За ингээд 1989 оноос 1997 оны 8 дугаар анги төгссөн болон 1989-ээс 1999 он 10 дугаар анги төгссөн. Ангийн хамт олондоо шинэ жилийн үйл ажиллагаа сайхан болж байгааг баяр хүргэе. Ингээд энчээ ирсэн болон ирээгүй дараагийн уулзалтанд хүрэлцэн ирэх ангийнхаа хамт олонд идэвхтэй оролцоод анги хамт олонтойгоо цуг байгаасаа гэж хүсье. Ингээд та бүхэндээ эрүүл энх ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.
Дараагийн комистай хэлэхэд эртний юм зохицуулаарай л гэж хэлээ да. Тийм бид нар шиг юм байдаг нэг. Яа баярч чадахгүй. Ингээд цаас ирээс ууж шээ. Дараагийнхаа нь тий дараагийнхаа ер нь толгой олцсон байгаа. Захиас магаас ууж өчтөн байгаа. Камер дээр үлдэндээ бичлэг тэ. Оо энэ нь шүү дээ. Энэ
хараа монтаж аваагүй байж байгаа. Одоо л монтаж аваа. Харин тий 14 жилээр авч. Одоо 15 жил. Сайн байцгаана уу эрхэм үдэд үзэгчтэй. Манай нэг анги телевизийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөр шинэ жилийн тусгай дугаараараа та бүхэндээ хүрч байгаа билээ. Нийслэлийн тэргүүний сургууль болох Аян зөвхөн амрын зөвхөн сургуулийг 1997 онд 8 дугаар анги, 1999 онд 10 дугаар анги төгссөн нийт сурагчид маань энэ шинэ жилийн баяраар өнөөдөр хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаамаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулсан багш сурагчдын зүгээс хэрхэн өглөө авч байгаа талаар сэтгэлдлийг газар дээрээс нь манай сурвалжлагч Жинх бат тодруулж байгаамаа. Ингээд энэ баттайгаа холбогдъё. За тэгэхээр уган баяр байрлал өстө баярлалаа. Ингээд бид амгалан төслөөр сургуулиар ирсэн байна. Ингээд сайн байна уу гişаа? Сайн байна уу? За тань шинэ оны мэдээ хүргэе. За баярлалаа. Тэгэхээр 1997 онд төгссөн 8 дугаар ангийнхан 1999 онд төгссөн 10 дугаар ангийнхан яг одоо зориулаад ангийнхаа зориулаад та цэхэд хэлцээр нийслэхэд шүрхээ. Оо тийм үү. За баярлалаа. Баяр хүргэе хүүхдтэй. Одоо бас 16 жилийн өмнө 8 дугаар төгссөн. 14 жилийн өмнө 10 дугаар төгссөн. Нийт сурагчдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе. Бүх төгсөгчдөө баяр хүргэе. За бачаа сайн баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр их юм хүчтэй өдөр хамтаа оюун төгсөгчдөө уулзах. Тань шинэ оны мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр энэ бол 1997 онд 8 дугаар анги энэ тал төгсөн 8 дугаар анги. 1999 онд төгсөн 10 дугаар ангийнхандаа зориулаад яг одоо шинэ жилдээ тэмдэглээ сууж байгаа. Ангийнхандаа зориулаад сэнгэл хэлцээрээ та нийслэхэд шүтээ. Энэ хүрэлцээрсэн шалгалтаа маш их баярлалаа. За тэгээд ямар нэг юм болов одоо зүгээр иргэн дурсгүй гэж ер нь хүн болгонд ийм сайхан дурсамж байдаг. Тэгээд багш нь одоо ингээд 1997 онд 8 дугаар анги төгссөн, 1999 онд 10 дугаар анги төгссөн шанараа ингэж эргэж одоо сургуультайгаа ингэж сэтгэлийн уяалтайгаа ингэж бүр амьдралаараа ингэж холбогдож ингэж эргэж хэлж байгаа юм багш нь үнэхээр одоо бүр сэтгэл хангалуун байна. Тэгээд нийт шанартаа одоо болон түүний гэр бүлийнхэн өөр хүүхдүүдэд нь багш нь асар сайн хүмүүсийн хэсэг юм. Шинэ оны мэндийг хүргэе. Баярлалаа багш нь. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бид нэр яг одоо биднэрт одоо монгол хэл уран зохиолын хичээл заадаг гэсэн нэмэгч байгаа юм байна. Тэгээд өнөөдөр авалтаа нэмэгч байгаа юм. Сайн байна уу нэмэгчаа? За сайн байна. Тань шинэ оны мэндийг хүргэе. Тэгэхээр 1997 оны 8 дугаар анги 1999 оны 10 дугаар ангийнхан маань одоо хамтдаа нэгэн шинэ жилийн баярыг өнгөрүүлж байна. Тэгээд та цэгийн хэлцээрээ одоо нийт төгсөгчдөө шинэ оны мэндийг дэвшүүлэх үү. За тэгээд. За одоо 1999 онд 10 дугаар ангиар төгсөжсэн одоо хүүхдүүдийг би эргэж санджээ дурсаж байна. Энэ анги маань одоо хамгийн одоо бүтээж идэвхтэй сайн хүүхдүүд олонтой байсан анги гэдгийг би одоо санаж байна. За тэгээд манай олон жилийн өнгөрсөн одоо их орныхоо өнцөг болон бүр өөрийнхөө эзэмшсэн мэрэгчлэр сайхан одоо ажиллаа, сайхан амьдралтай, сайхан ажилтай яваа гэдэгт одоо багш нь найдаж байна. Тэгээд энэ дашрам та бүхэнд шинэ оны мэнд хүргэж
ажилсан улам их амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэж өрөөдөө. За баярлалаа. Баярлалаа үстэй. Сайн байна уу хүмүүс? Сайн байна уу хүмүүс? Osman bakışta yöne yolun şimdi gibi. Bir toplar mümkünse 20 tane neye göre. Mümkünse 20 tane alkol ikramıydı. Ne kadar şimdi değil, ayrı değil. Тэгээд цэнхэр дэвчээ таныг одоо ангийнхандаа шинэ оны мен төвшүүлээсэй гэж хүссэн юм аа. 네, 은근히 아파. 자, 우유 이렇게 두수시도 잘 신언니 민 둘이 아주 잘가 내려오기 구시 이러요. За баярлалаа. Бидэрт русский язык буюу орос хэлийг хичээл болдог байсан Эрдэнэ манд багш маань. Бид хүнд шинэ оны мэд. За баярлалаа. Баярлалаа. За ингэж бүгдээ хамтдаа сургуулийн зөвлөл мөч багштай болчихсон. Сайн байна уу тийм үү? Сайн. Ингээд 1990 оны 8 гаруй 1990 оны 10 гаруй төгсөлтийн хамтдаа шинэ жилийн баярын тэмдэглэл болж байгаамаа. Ингээд та цэнхэр дэвцээрээ төгсөгчдөө зөвлөд шинэ оны мэдлэгээ дэвшүүлэхгүй. За 1990 оны төгсөгчд гэдэг бол энэ сургуулийг байгуулсан багш нар хүүхдүүдийн нэг. Одоогийнхтай адилхан ингээд одоо цахилгаантай нэгдэн одоо халуурсан төвлөрсний шугамд халуурсан байгаа юу ч байхгүй хад энэ бүх ажлыг одоо галзуур ухах бүх одоо хар хураалтын хүүхд багш нар хийж байсан. Ийм учраас би энэ 90 оны төгсөгчдөрөө бол их бахархдаг. Энэ бол Амгалан дахин төгсгөл сургуулийн анхны бүтээн байгуулагчид гэж би үнэндээ дотроо бодож өгдөг юм аа. Ингээд одоо би энэ Амгалан сургуульд 22 жил ажиллаад өнөөдөр 17 жил захирлаа хийгээд ингээд тэтгэвртэй гарсан. Тэтгэвртэй гараад 5 жил болж миний одоо шавнар бол бүгд сайхан ажилдаа төрөлтөө сайхан явж байгаад одоо бахархдаг. Гэнэн би одоо тэднэрийг зарим танихгүй байгаа хүүхдүүд уучлаарай. Та бүхэн одоо бүгд одоо 90 цент хүрч нийгмийн одоо нэгжүүлсэн гэр бүл үр хүүхдээ болсон ийм учраас бүх төгсгөлтийнхаа гэр бүл үр хүүхэд хань ижил сайн сайхныг хүсэж над шиг надаас өмнө наслахын үлдээтэй өргөн бэлтгэвшүүл яа баярлалаа та бүхэнд. Баярлалаа. За сонсогч их баттай баярлалаа. Шинэ жилдээ хангалттай хүмүүсээс тэл бодо санаа өгдөг байгаа тийм ээ. Тийм байна. Ер нь шинэ жилийн баяр төрөхөөр хүн бүрийн сэтгэл санаа маш их өөдрөг, цогцолдог, хөгжилтэй болдог үлээ. Ингээд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссийн маань хаана юу хийж явах вэ гэдгийг сурвалжлахаар танаас төгөж хан чимэг газар дээрээс нь сурвалжлахаар явсан юм аа. Ингээд хан чимэгтэйгээ холбогдсон. Даавмадалаа ихтэй баярлалаа. Би одоо яг энэ шинэ комиссийн үйл хөдлөлд танилцах гэж ирсэн байна. Өндөр яасан. За сайн байна уу? Оо сайн. Тэтгэл ажлыг нь ямар төвшөнд явуулдаг вэ? За одоогийн байдлаар шинэ жилийн арга хэмжээ маань 70% явж байна да. Хэвлэлийн урдлаг мурдлага хэвлэлсэн байна. Урдлаг гараа дууссан. Ганаатын урдлагыг бичсэн байна. Ганцхан урдлаг. Ганааны урдлаг. За ингээд амжилттай суглаасаа гол зомгтой байхыг хүсье. За баярлалаа. Иш манай нэм шиг сууж. За нэм шигтэй бас баярлалаа хэлээ. Анги хамтаахтай гэж хүсэж байгаа юм. Тэгэл ямар байна? Анги хамтаа минь хүсэж байгаа юм уу? Тэгээд бүрсэнгээд байсан. За баярлалаа. За бүгдэнд баярлалаа. Баярлалаа. Сэтгүүлч хан чимэгтэй баярлалаа. Ингээд бүгдээрээ нэгэн мэдлэгийг хүлээн авч үзье.
Энэхүү мэдлэгийг 1997 онд төгссөн 8 дугаар анги, 1999 онд 10 дугаар төгссөн хэсэг нөхдүүдээс бэлтгэж танилцуулсан байна. Тэгээд энэхүү мэдлэг та бүхэнд хүргэж байгаадаа баяр баярлалаа. Sud mati hanat, oh
Уртх хорооны дагаа яруудуа үжиг шиг хичгээрээ өдөржиний За бүхэн мэдлэгээ таахан таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мэдлэгийг зориулж цаг нар ажил үйлсээ зориулсан найзуудаа баярлалаа. Манай мэдээллийн хөтөлбөр энд хүрээд жаргаж байна. Ширгэлэн бодрох цагаахан застай чимэглэн байсан ногоохон газартайгаа Ширээ тарсан хайртай хүмүүстэйгээ шинэ оноо сайн мартаарай. Баяртай үзэгчдээ. Yesterday, now's the time for us to say Happy New Year, Happy New Year. May we all have a vision now and then of a world where every neighbor is За 1989-с 1990 оны гişэлийн жилд 1-р ангид анх эхлэн орсон нийт шавнартаа шинэ оны мэнд төвшүүлээ мөн дараагийн жилдээ их хамглан их тунх сайн сайхан амжилт бүтээлийн дээдээр ариун байгаарай гэж хүсэн өрөөё. За 2013 оны 12 дугаар сарын 22-ны энэ сайхан өдөр бол үнэхээр сайхан өдөр байна. Яагаад багш сайхан өдөр гэж байгаа юм бэ гэхээр би 1992 онд энэ ангиа 5 дугаар ангиас нь эхэлж аваад ингээд 1999 онд одоо төгсгсөн ангийн маань хүүхдүүд 97 онд 8 дугаар анги 99 онд 10 дугаар анги төгсгсөн ангийн маань хүүхдүүд ингээд ийм сайхан хүндлэл үзүүлээд өнөөдөр багш хүн гэж одоо үнэхээр энэгээр л одоо шавнараараа л бархаж одоо багш нь одоо суун тэгээд энэ оройг бол одоо хизээч багш нь амьдралын маань одоо хамгийн сайхан оройны нэг байлаа. Тэгээд шавнартаа болон түүний гэр бүлийнхэн үр хүүхдүүдэд нь багш нь дандаа эрүүл инх сайн сайхан байхын үлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Тэгээд шавнартаа захиж хэлэхэд
хүн гэдэг бол хүнд хамгийн эрхэм юм нэг байдаг. Энэ юу вэ гэхээр эрүүл байж аж бид нэр өнөөдөр бүх зүйлийг бүтээх учраас эрүүл гэдгийг биеэр эрүүл байх, сэтгэлээр эрүүл байх, үр хүүхдээ мөн одоо сайхан одоо зөв үгтэй, зөв үйлдэлтэй, зөв харьцаатай, зөв сайхан монгол хүн болгож одоо хооч үе өөрснөшгөө өөрсдийнхөө яг энэ хүмүүжлэр одоо үр хүүхдээ хүмүүжүүлээрэй л гэж одоо багш нь ерөөе да. Хоёр багшаараа сумдаа гинэ. Цаанаас. Хүүхдийн гар хамгийн чимээд за энэ явах юм. За энэ явах юм. За дэшүүн. За гараа хүмүүст үзүүлчих юм байна. За гартын үуч байхгүй байгаа. За. Түнэ ч гэнэ яах. Ямар ч юмтай байх сумдаа. Сумдааны азтан. Тушаалын дугаараар энэ ч цифр гарч ирэх юм байна. Хэд азтан байна? 4 азтан байгаа. Энэ донд 4 азтан сууж байгаа. За энэ охин суудаг байна. За 6 настай гинэ. За 6 настай байсан. Миний дугаар. Чиний дугаар хийх. За үзүүлчих та. Нэгийн 10. 10 дугаар. За энэ карта бичсэн. 10. За 0-ын дараа 10. Сараа хүүд ацтаас хоёр үргээ. За энэ хондоо түүнээс хойш хондоо өргөж ацхын нөхдөй яваа. За ажигдсэн. За за одоо энэ охины хэмнэ. За юу төгс. Хэмээн за өөрөөсөө гараад ирч. За хүүхдийн гар хамгийн цэвэр шудраг байдаг лаа. Цааш. За энэ охин. За та хэлээ. Нэгийн 5. Энэ байхгүй. 5. Би. За би. За 0-ны дараа 0-5. За энэ гүрэн зацхийг өгөөж байна. За хоёр охин биенээ суртаа. Шагнуудаа. Тохироо яваа. За одоо оюут төгсөх шиг зүрхээ суучих юм шиг байна. За одоо таны дараагийн ээж. За гараа үзүүлээрэй хүмүүс. За. За холж байгаа. Зоо. 6 эмээний 6 хүүхдийн эмээ суугаж байна. За. За ингээд ацтууд Мэрэгч тест авч.
За уучлаарай. За дүүсээ. Уламжлалт ясан өвгийн байх туушаад өөртөө өстэй. Ингээд өвгийн өгнөө урцгаая. За би өгнөө урцгаая. За би өгнөө урцгаая. 하나 올려요. 이쪽으로 올라. 자. 자, 또 넘겨오고 오사야. 빠지지. 자, 우리가 없으네. 우리가 없었어. 내가 봤어. 자, 소금 염주가. 자, 소금 염주가. 자, сан хүүхдүүд минь сайхан баярцааж байна уу та нар минь үүртэй тэнгэрийн хүзүүртэй модын дээгүүр цанг хүүргээс авсуулсан цас бүсний орноос өвлийн үгэн аав нь цасан өгтөө цаа угтайгаар хүрэлцэн ирлээ. Тэгээ бүхнэр гэрээ гөргсөн гэрэл тоонаараа үүсээ хэлсэн хариу хүслэн амьдрал болж яваа аз жаргалаар дүүрэн замус дүүрэнтэй өвгөн аав нь бидгэн гардуулъя. Өөрсдөө байгаа муу хүүхдээ бацгаа. Зүггүүдж алдсан хүүхдээ бацгаа хүүхдүүд минь он цагийн хоолоор өчигдөр зөошин жилдээ од хиймэр орчлонгийн сайн сайхныг бидэн шин оноо өгцгцай. Амжилт бүтээлийн гэрэлцсэн аз жаргалын мөнгөн жирээр амжилт бүтээгээр дүүрэн 2014 он айлцсан ирлээ. Өгтгөл цай хүүхдүүд Од тэнгэрийн зүр хоёрын орон төгөлтэй хүүхдүүд минь. За ахын засах. Чонгонбаатар миний хойч хэлгээ аваарай. За засах. Харин за. Мистик цаабо. Яа. За. Овечрэ ирцэн. Эмшиг миний хойч хэлгээ аваарай. Баяртай хүүхдүүд минь биш үү? За, гавхыг хүүхдээ бэлгээр гардуулъя. Хатур миний хойч хэлгээ аваарай. Хатур миний хойч аваарай. Арасан дуудаа. Нэмсэн. Мухбат минийхөө бэлгээ аваарай. Мухбат гэстэй үү? Супоч минийхөө бэлгээ аваарай. Батгэр минийхөө бэлгээ аваарай. Супочгосан. Оюун стимули bo'lgan. За. Оюун төгсмөний хөлж билгээ. Харьцан миний хөлж билгээ.
Манбаяр, Отгонбат, Зоригтбаатар. За цагаагаар гис ингэж байна. За. Oh, we go. За дараад нь зориг тоолох юм. Цагааны ханах уу. 이 цагаанхүү. Надаас цагаанхүү. За шүү. Сансрал миний хөөж билгээрээ, их цэцэг миний хөө, байгалаа миний хөө. Ирж билгээрээ. Би одоо загсан. Юу юм бэ хатаа. Эрдэнэс миний хөө, зовцоо миний хөө, авраг минь Баатар миний хөө гэж билгээрээ. Ундаг миний хөө гэж билгээрээ. Шилхэн миний хөөж билгээрээ. Амчин миний хөө, Оюунбат миний хөөж билгээрээ. Наран авраг миний хөөж билгээрээ. Үсэч. Горка. Гацар бацартай юм бишээ. Тидо амир юу? Комиссийн хөрийнх биш комиссийн ирж билгээрээ. Апна. сайн нэг Дараад мөнх төлөвний хөөг гэж аваа. Архамны хөө аваа. Oh my God, biga ora. Ini tuh spot. Saja. Ini hot menu gue juga ora. Ингээд өөрийгөө оцгоцроо орхайг байна. Хатурны цаг аваа. Ингээд өөрийгөө эргээд ирсэн багаж бол буцаад борш болж өөрсдөө захирыг өөхнөө өргөн дэшүүя. Айхаа гүгүн айхаа. 자, 있어요.
Sing